Өөрийн засгийн газраа унгахад хувь нэмэр оруулсан үйлдэлээ үр дүнгүй эсэргүүцэл болж мэднэ гэж Мөнх чулууны зорилт гишүүн хэлж байна. Алдан гац фракцийн лидерийг засгийн тэргүүнээс унагсан ч үндэсний зөвлөлтөг хороон дээр энэ бүлэглийг дийлэхгүй намын шин дарга ерөнхий сайд Алтан хуйгийн фракцаас томилогдно гэх утга бүхий байр суурь илэрхийллээ. 27 дахь ерөнхий сайд инхүү асан болж Монгол улсын 28 дахь ерөнхий сайдын гуншин бэлэн болсон ч нэр нь асуултын тэмдэг хэвээр байгаа. Ардчилсан намын үндэсний зөвлөлтөг хороо баасан гарагт хуралдаж намын дарга тодруулж ерөнхий сайдын синтез зарлана. Гэхдээ энэ сунгаад аль фракцийн сойсон нэр өнгөлөх вэ гэдэг асуулт олон таамаг дэвшүүлж байна. Засгийн газрын хэрэг хэрэглэх газрын дарга сайхан бэлэг болоод Халтмаагийн Баттулга боловсрол шинжлэх ухааны сайд ганц төмөр гишүүн сунгааны нэрний таамагийг амтаа болгон хэлж суна. За гэвч бүгдийг цаг хугацаа харуулж эцэслэн тогтоодог жамтай. Намын даргын нэрээс илүүтэй аль фракц намын даргын удирдлагыг авах вэ гэдэг нь үндэсний зөвлөлтөг хорооны гишүүдийн харьцаанаас их шалтгааллах нь дамжиггүй. Алтан гадус Алтан хуйгийн энэ фракц гишүүд үндэсний зөвлөлтөг хороонд жин дарж байгаа нь Мөнх чулууны зорилт гишүүнийг засаг унсан ч үр дүнгүй үйлдэл мэт харагдуулахад хүргэнэ гэх утгаар байр суурь илэрхийлэхэд хүргэж байна. Сая засгийн унагсан гишүүдийг ашиг сонирхолтой нэгэд магадгүй танд сайд болох тийм юу байгаа сонирхол байгаа. Үнэхээр ажил хий сайд болъё гэж бодвол надад тэр их бололцоо байна уу байна. Гэхдээ үүний тулд би гишүүд өгөх хэрэгтэй. Бидний хатуу барьж байгааны зарчим бол энэ давхар дээл гэдэг зүйл чинь төрийн зөв тогтолцоо юудэд байна. Хэрвээ давхар дээлтэнгүүд дахиад бий болох юм бол нөгөө засагч бас дахиад их хурлын дээр гараад суучтал гэж хэлэх юм. Магадгүй нөхцөлс ч юм уу намайг сайд болооч хамт хэлсэгч иргэд шахаад байвал би сайд болж болно. Гэхдээ гишүүн өгч сайд болох хэрэгтэй. Дөрвийн бус хууль бус суралцсан гээсээс одоо дөрвийн бус үүсэхийг зарлж байна. Үүсэхийг хэдэн хувь нь хөрөхөд талигаас болцсон. Хэдэн хувь нь өнөөдөр төрийн өндөр албан тушаал алтуйгаас авчаад явж байгааг бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Энэ гээсийг энэ үүсэхийг шинжлэхгүйгээр цаашаа зөв явна гэж байхгүй шүү дээ.